Сайн мэцхан хүүхдүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын их сургуулийн багш Инх Жаргал байна. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ монгол хэлний зөвлөмж хичээлээ хүргэнэ. За, эсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэлний хичээл дээр зөв бичих дүрмтэй холбоотой сүүлийн 3 жилд дараах чиглэлийн асуулт даалгаврууд ирсэн байна. 2023 онд утга ялгах үгийг бичих, хатуугийн тэмдэг зөөлний тэмдгийн дүрмтэй холбоотой үгийг зөв бичих, за бүтээврийн нийлцээг зөв бичихтэй холбоотой асуулт даалгавар ирсэн байна. 2024 онд бүтээврийн нийлцээг бичих, гадаад үгийг бичих, утга ялгах үгийг бичих, цэг цэглэлийн дүрмтэй холбоотой асуулт даалгаврууд ирсэн байна. За 2025 онд бүтээврийн нийлцээг мөн бичих, за зөөлний тэмдэг солигдох, үл солигдохтой холбоотой асуулт даалгаврууд ирсэн байна. За ингээд сүүлийн 3 жилийг авч үзвэл бүтээврийн нийлцээг зөв бичихтэй холбоотой асуулт даалгаврууд нэлээд давтамжтай орж ирсэн байгаа та бүхэн харж байна. За мөн бүтээврийн нийлцээг зөв бичих нь өөрийнхөө санааг бичгээр илэрхийлэх, зохион найруулж бичихэд бас их чухал ийм чадвар байдаг учраас өнөөдрийн хичээлээ бүтээврийн нийлцээг хэрхэн зөв бичих вэ гэсэн сэдвээр хүргэх гэж байна. За бүгдээрээ асуулт даалгаварлага оръё. 2023 оны А хувилбарын 1-р хэсгийн 23 дугаар даалгавар. Цэгийн оронд утга тохирох үгсийг сонгоорой. За дараах өгүүлбэрт байгаа цэгийн оронд байгаа 2 үгийг бид сонгох нь байна. За тэгвэл энэ үгсийг хэрхэн яаж сонгох вэ? Хэрхэн яаж зөв бичих вэ гэдэг алхамчилсан зөвлөмж рүүгээ оръё. За хамгийн эхлээд бид нар үзэл гэсэн үгэн дээр ямар үг байх вэ гэдгээ эхлээд сонгоно гэсэн үг. За тэгэхээр монгол хэлний өгүүлбэрийн бүтцээр бол үзэл гэсэн энэ дээр жинхэнээр байгаа учраас ойролцоо утгатай бид нар жинхэнэ нэрийг сонгох нь зөв гэсэн. Ингээд дараа нь болохоор дагах ёстой гэсэн дүрмийг гэхлээр өгүүлбэрийн төгсгөлд мэдээж үйл үг байх ёстой. За тэгэхээр үзэл баримтлал гэсэн жинхэнэ нэрээ сонгоод гэсэн дүрмийг баримтлалаа гэсэн үйл үгээ сонгох юм байна. За тэгвэл хоёр үгийнхаа үндсийг ингээд олдсон тохиолдолд энэ үгээ бид нар үгийн утгад хэсгээр нь бүтцээр нь задлана гэсэн. За тэгвэл үзэл баримтлалаа гэсэн үг маань хэрхэн яаж утгад хэсгээр задрах вэ гэхлээр баримт, баримтал, баримтлал, баримтлалаа гэсэн энэ бүтцээр задарч байна. За тэгвэл хамгийн ихэнд барь гэсэн зөөлний тэмдгээр төгссөн үгэн дээр эмт гэсэн гэвлэгчээр хэлсэн залгуур залгахад баримт гэсэн үг үүсэж байгаа. За энэ яагаад зөөлний тэмдэг болж байгаа вэ гэхлээр бид нар зөөлний тэмдэг солигдох дүрмээ эргэж санана. Зөөлний тэмдэг солигдох дүрмээр зөөлний тэмдгийн дараа эгшигт гэвлэгч орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно гэсэн байгаа. За жишээлх юм бол морь гэсэн үг байлаа. Моринд, соль, соливол, яр, яриг, сах, сахилаа, тах, тахин гэх мэтчлэн зөөлний тэмдгээр төгссөн үгэн дээр эгшигт гэвлэгчээр хэлсэн залгуур залгаж байгаа учраас зөөлний тэмдгийг и болгож байна. За энэ дүрмээр баримт гэсэн үг үүсэж байна. За дараа нь баримт гэсэн гэвлэгчээр төгссөн үгэн дээр үйл үг бүтээх ил дагаврыг залгаж байна. Баримтал гэсэн үйл үг үүсэж байна. За тэгвэл энэ бүтцийг хэрхэн яаж бичих вэ гэхлээр бид нар үйл үг бүтээх ил дагаврын дүрмээ эргэн санана гэсэн үг. За үйл үг бүтээх ил дагаврын дүрм дээр заримдаг гэвлэгчээр төгссөн үгэн дээр ил дагаврыг залгахдаа зохих балархай гişгийг өмнө нь авна гэсэн дүрм байгаа. Энэ дүрмээр баримт гээд энэ заримдаг гэвлэгч учраас заримдаг гэвлэгчдэр ил дагаврыг залгахдаа энэ ил дагаврын өмнө гişгээ бол өмнө авч яана гэсэн үг. За жишээлх юм бол данс, дансал, хагас, хагасал, борц, борцол, бут, бутал гэх мэтчлэн. За баримтал гэсэн үйл үгэн дээр баримтлал гэсэн нэр үг бүтэж байна. За тэгвэл энэ гэвлэгчээр төгссөн үгэн дээр гэвлэгчээр хэлсэн залгуур залгахад өмнө нь эгшиг жииргэлж байгаа. За энэ яагаад эгшиг жииргэлж байгаа гэхээр эгшигт гэвлэгчийн дүрм энэ дээр бид нар эргэж санах ёстой. Эгшигт гэвлэгчийн дүрм дээр эгшигт гэвлэгч өмнөө юм уу хойноо заавал эгшигтэй бичигдэх ёстой учраас энэ ил эгшигт гэвлэгчдэр а гэсэн балархай гişгийг жииргэлж өгч байна. За энэ баримтлал гэсэн үг үүсгэхэд мөн ямар дүрм бэ гэхээр гэгт гişгийн дүрмээр бичигдэж байгаа. За гэвлэгчээр төгссөн үг нь гэвлэгчээр хэлсэн залгуур залгахад өмнө нь эгшиг жииргэлвэл гэдэг маань энэ балархай гişгийг жииргэлвэл мөн үгийн гэдэг маань баримтлал гэсэн үгийн гэдэг энэ үгийн а гэсэн балархай гişг нь гээгдэж бичнэ гэж бичиж байна. За жишээлх юм бол бусад гэсэн үгэн дээр д залгахад бусдад, нөхөд, нөхдөд, боловсрал гэсэн
үгэн дээр яг энэ дүрмээр залгагдаж бичиж байна. За баримтлал гэсэн гэвлэгчээр төгссөн үгэн дээр урт эгшгээр гэсэн залгуур залгахад шууд залгаж бичиж байгаа баримтлалаа. За энэ дээр бол ямар нэгэн эгшиг жиргэлэхгүй, гээгдэхгүй. За энэ ямар дүрмээр ингэж бичигдэж байгаа вэ гэхэлэр эгшигт гэвлэгчийн дүрм байгаа. За эгшигт гэвлэгчийн дүрм буюу М, Н, Г, Л, Б, В, Р гэсэн энэ 7 гэвлэгчдээр гэвлэгч маань өмнөө юм уу хойноо аль тод хилэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. За тийм учраас энэ ил эгшигт гэвлэгчийг балархаа эгшиг маань эгшигжүүлж байгаа учраас гээхгүйгээр шууд залгаж бичнэ гэсэн үг. За мөн балархаа эгшигийнхаа бид нар үүргийг бас энэ тохиолдолд эргэж санана. Балархаа эгшиг маань эгшигжүүлэх, зөөлрүүлэх, ялгах гэсэн үндсэн 3 үүрэгтэй. За яг энэ үгэн дээр бол эгшигжүүлэх үүрэг байгаа учраас гээхгүй бичгэнэ. За дараагийн алхам 3 дээр бид нар сая жинхэнэ нэрийнхаа бүтцийг олчихсон. За хэрхэн яаж бичих вэ гэдгээ дүрмээ тайлбарлчихсан. Одоо үйл үг буюу дүрмийг баримтлалаа гэсэн үйл үгийнхаа бүтцийг бид нар эхлээд тогтооно. За баримт, баримтал. За тэгээд баримтлал гэсэн үйл үндсэн дээр баримтлалаа гэсэн өнгөрсөн цагийн нөхцөлийг залгаж бичсэн байна. За тэгвэл түрүүн бидний ярьсанчлан зөөний тэмдгээр төгссөн үгэн дээр эгшигт гэвлэгчээр хэлсэн залгуур залгахад зөөний тэмдэг нь И болж гээгдэнэ гэсэн дүрмээр баримт гэсэн үг маань үүсэж байна. За мөн баримтлал гэсэн бүтэц маань заримдаг гэвлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх ил дагаврыг залгахдаа эгшгээ өмнө авна гэдэг дүрмээрээ баримтлал гэсэн үг үүсэж байгаа. За баримтал гэсэн гэвлэгчээр төгссөн үгэнд лаа гэсэн мэдэгдэж өнгөрсөн цагийн нөхцөлийг залгахдаа баримтлалаа буюу шууд залгаж бичиж байгаа. За энэ бол гэвлэгчээр төгссөн үгэнд гэвлэгчээр гэсэн залгуурыг шууд залгаж бичиж байна. Энэхүү асуултын маань зөв хариулт маань юу байна гэхлээр үзэл баримтлалаа хувилбар буюу үзэл баримтлалаа баримтлалаа гэсэн жинхэнээр үйл үг хоёрын бүтц маань энэ хувилбар дээр зөв байна. За бусад хувилбарыг харъя. В хувилбар дээр баримтлалаа гэсэн жинхэнэ нэрийн бүтцээр энэ үйл үгийн зөв хэлбэр нь энд явж байгаа. За баримтлалаа гэд энэ бол яг нөгөө жинхэнэ нэрийн бүтц нь үйл үгэн дээр энэ хоёр байран солигдсон учраас В хувилбар бол биш байна. За С хувилбар дээр үзэл баримтлаа гэд жинхэнэ нэрийнх нь үндсэн тэр чигээрээ өөрөө буруу байгаа учраас энэ бол бас биш. За баримтлалаа гэсэн үйл үг нь бол зөв байна. За үйл үг нь зөв байгаа ч жинхэнэ нэр нь буруу байгаа учраас С хувилбар биш байна. За Д хувилбар дээр үзэл баримтлаа гэд мөн жинхэнэ нэрийн бүтц нь бол үндсэн тэр чигээрээ буруу байгаа учраас за энэ хувилбар биш байна. За баримтлалаа гэд мөн үйл үгийнх нь бүтц нь бол бас буруу байна. За тэгэхээр энэ хоёр үг бол хоёулаа буруу байна гэсэн үг. За И хувилбар дээр баримтлалаа гэдэг жинхэнэ нэр нь зөв хэдий ч үйл үг нь буруу бичигдсэн байгаа учраас энэ И хувилбар биш байна. За 2024 оны хувилбарын 1-р хэсгийн 21-р даалгаврыг харцгаая. Бүтээврийн нийлцгийг зөв холбон бичсэн хэсгийг олоорой. Ишиг төргөлбөл тэнгэр мухаарна гэж эмээ өгүүлнэ. Өвөө маань эргэн тойрныг дурандна. Цай дарагтал буцалж байхад айлчин ирсэнд ээж баярлна гэсэн өгүүлбэрт байгаа. Төргөлбөл тойрныг буцалж гэсэн 3 үгийн үгэнд орсон бүтээврийн нийлцүүдийг зөв бичсэн хувилбаруудыг бид нар олох юм байна. За хамгийн ихний үг төргөлбөл гэсэн үг байгаа. Төргөлбөл гэсэн үгийг тургилбал гэж бичих үү, тургилбал гэж бичих үү гэдэг эргэлзээ төрж байна. За энэ үед бид нар яах вэ гэхлээр БВ үсгийг ялгаж бичих дүрмээ эргэж санана гэсэн үг. За БВ үсгийг ялгаж бичих дүрм дээр Б үсгийг ихэвчлэн үгийн эхэнд бичнэ. Жишээ нь бодлого, баатар, бороо гэсэн үгэн дээр одоо хамгийн ихэнд орсон байна. За үгийн дунд Б үсгийг орохдоо Л, М, Н, В гэсэн 4 үсгийн дараа Б үсэг орно. За жишээлх юм бол хэлбэр, бамбар, авбал гэсэн үгэнд орсон байна. За В үсэг бол ихэвчлэн үгийн дунд олон адагт орно. Цөөн тохиолдолд үгийн эхэнд ордог. За жишээлх юм бол ваадан, вандан, ваар гэсэн үгэнд бол үгийн эхэнд орсон байна. Хавв, харав, хөвөвч гэсэн үгэнд бол үгийн дунд олон адагт орсон байна.
За энэ дээр энэ б үсгийг ялгаж бичих дүрмэн дээр одоо өнөөдрийн бидний энэ тургилбал гэж бичих үү, тургилбал гэж бичих үү гэж байгаа энэ эргэлзээтэй байгаа үгэн дээр тодруулга хийвэл болзон холбохын вал бол нөхцөлийг бичихтэй энэ дүрмийг баримталж бичнэ. Өөрөөр хэлэх юм бол элемийн В гэвлэгчээр төгссөн үгэнд бал хувилбарыг заалгаж бичнэ. Жишээлх юм бол явбал, хэлбэл, өөрчилбөл, хавбал гэх мэтчлэн. За тэгвэл энэ дүрмээ баримтлах юм бол тургил бал гэж бичих нь зөв байна. За энэ б үсгийг ялгаж бичихтэй холбоотой бас бусад холбогдож байгаа дүрмүүдийг бас товчхон дурдъя. За нэр бүтээх бар вар дагаврыг залгахдаа мөн энэ дүрмийг баримтлана. Өөрөөр хэлбэл л, эм, н, в гэвлэгчээр төгссөн үгэн дээр бар гэсэн хувилбарыг залгаж бичих нь байна. Жишээлх юм бол хөтөлбөр, хувилбар, сээлбэр, талбар гэх мэтчлэн. За мөн асуух үгэнд ордог б-г ялгаж бичихтэй мөн элемийн В гэвлэгчээр төгссөн үгэнд Б хувилбарыг нь залгаж бичих нь байна. За хэр хол Б, ямар өндөр уул Б, энэ хэний алин Б гэх мэтчлэн. За дараагийн үг бол тойрныг гэсэн үг байгаа. Эргэн тойрон. За тойрон гэсэн гэвлэгчээр төгссөн үгэн дээр И гэсэн урт гიშгэр гэсэн залгуур залгахдаа гээгдэж бичих үү, балархаа гიშг нь гээгдэх үү, гээгдэхгүй юу гэдэг ийм эргэлзээ төрж байгаа. За энэ тохиолдолд бид нар яах вэ гэхээр гээгдэх гიშгийн нэгдүгээр тохиолдол буюу гэвлэгчээр төгссөн үгэнд урт гიშгээр гэсэн залгуур залгахад төгсгөлийн гэвлэгчийн өмнөх балархаа гიშг гээгднэ гэдэг дүрмээр энэ тойрныг гэдэг энэ балархаа О гიშг бол гээгж бичнэ. За энэ бол мөн балархаа гიშгийн үүрэгтэй холбоотой тий. За тойрон гэсэн үгэн дээр энэ О балархаа гიშг бол урт гიშгэр гэсэн залгуур залгахад энэ О балархаа гიშг шаардлагагүй учраас гээгдэж байгаа гэсэн үг. За энэтэй холбоотой мөн олон, олноос, өдөр, өдрийн, намар, намраас гэх мэтчлэн үгсийг дурдж болно. За дараа нь буцалж гэсэн үйл үгийг бичих байгаа. За энэ дээр эхний одоо бүтээврийн нийлц буюу буц гэсэн гэвлэгчээр төгссөн үгэн дээр буцал гэсэн үйл үг бүтээх ил дагаврыг заалгахдаа за түрүүн бид нар ярьсан те үйл үг бүтээх ил дагаврын дүрмээр энэ өөрөө их заримдаг гэвлэгчээр төгсөж байгаа учраас заримдаг гэвлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх ил дагаврыг заалгахдаа ихшгээ өмнө аавна гэдэг дүрмээрээ буцал гэж бичих нь байна. За үүнтэй адилхан дансал, хагасал, борцол, бутал. За хэрвээ ишигт гэвлэгчээр төгссөн байх юм бол үйл үг бүтээх ил дагаврыг заалгахдаа ихшгээ ардаавна. Жишээлх юм бол ажил, бөгөл, нэрэл, төлөвл, амал, тугал, сумал гэх мэтчлэн. За зөөлний тэмдгээр төгссөн үгэнд үйл үг бүтээх ил дагаврыг заалгахдаа зөөлний тэмдгийг И болгож ил дагаврыг шууд заалгана. Цох, цохил, барь, барил, хань, ханил гэх мэтчлэн. За ихшгээр төгссөн үг байх юм бол үйл үг бүтээх ил дагаврыг мөн шууд залгаж бичнэ. Тоо, тоол, цай, цайл, дуу, дуул гэх мэтчлэн. За дараагийн үг нь буцал гэсэн үйл үндсэн дээр буцалж гэсэн зэрэгцүүлэн холбохын Ж, Ч нөхцөлийг залгаж бичих дүрмтэй холбогдож байгаа. За буцалж гэдэг бид нар үйл үг бүтээх ил дагаврын дүрмээрээ зөв энэ буцал гэдэг үндсээ зөв гаргачих юм бол Ж-г бол шууд залгаж бичнэ. Өөрөөр хэлэх юм бол ихшигт гэвлэгчээр төгссөн үгэнд ихэвчлэн Ж нөхцөлийг залгаж бичнэ гэдэг дүрмээрээ буцалж гэж бичих нь байна. За үүнтэй адилхан олж, нэмж, хөвж, дуулж, хамж, буталж гэх мэт үгсийг дурдж болно. За мөн Ж нөхцөлийг залгаж бичих хоёр дахь тохиолдол нь юу байна вэ гэхлээр богино ихшигтэй нэг үетэй эр гэвлэгчээр төгссөн үгэнд их төлөв Ж нөхцөлийг залгаж бичнэ. Жишээ нь харж, түрж, ирж, үрж, олж гэх мэтчлэн үгэнд тохиолдож байна. За заримдаг гэвлэгчээр төгссөн үгэнд Ж нөхцөлийг залгаж бичнэ. За тэгэхдээ бас дараах бусад дүрмүүдтэй холбогдож байгааг та бүхэн тайлбарлая. За заримдаг гэвлэгчийн дараа заримдаг гэвлэгч ишигтэй бичигдэнэ гэсэн дүрмийг баримтлаад төгсгөлийн заримдаг гэвлэгчийн өмнө ишиг бичнэ. За жишээлх юм бол бод гэсэн заримдаг гэвлэгчээр төгссөн үгэнд Ж нөхцөлийг залгахдаа бодож гээд О ишиг жииргэлж байна гэсэн үг. За ингээд татаж, дуусаж, сууршиж, нисэж, хүсэж гэх мэтчлэн
бичих нь байна. За энэ дээр бол манай хүүхдүүдийн бас нэг алддаг үг бол энэ нисч, хүсч гэдэг үгийг эсийн араас шууд чээг залгаж хүчээд байдаг их шиггүйгээр. За тэгэхээр нисч, хүсч гэсэн үгс маань заримдаг гэвлэгчээр төгсөн учраас Ж нөхцөлийг залгахдаа ихшигтэй өмнө нь ихшиг бичнэ гэдэг дүрмээрээ нисэж, хүсэж гэж бичнэ гэдгийг та бүхэн сайн анзаарсан баг. За дараагийн нэг холбогдож байгаа дүрм нь үгийн дунд жээчэш гэвлэгчийн дараа ихшиг бичих шаардлага гарвал зөвхөн ихшиг бичнэ гэдэг дүрм байгаа. За энэ дүрмээр хож, хожиж, тогш, тогшиж, уурш, ууршиж, чич, чичиж гэсэн үгсийг бичих нь байна. За тэгэхээр хожиж гэж бичих юм бол энэ Ж-ийн ард И ихшиг бичих нь байна, тийм үү? Хожиж гэж О ихшиг бичихгүй байх нэ. За мөн дараагийн нэг холбогдож байгаа дүрм нь зөөлрсөн заримдаг гэвлэгчийн дараа заримдаг гэвлэгч орох юм бол зөөлний тэмдгийг И болгоно гэсэн дүрм байгаа. За жишээлх юм бол тахь, тахиж, дахь, дахиж, зах, захиж гэсэн үгсэд зөөлний тэмдгийг И болгож бичнэ гэсэн үг байна. За мөн дараагийн нэг холбогдож байгаа дүрм нь ихшгээр төгссөн үгэнд Ж нөхцөлийг шууд залгаж бичнэ. Жишээлх юм бол хааж, нээж, бууж, хүлээж, санаж, ханхааж гэх мэтчлэн. За ихшгээр төгсөхдөө энэ дээр бол урт ихшигтэй үгч орох нь байна. За богино ихшигтэй үгч орох нь байна. За ханхааж гэсэн хос ихшигтэй үг бас орох нь байна. За энэ Ж нөхцөлийг залгаж бичихтэй холбоотой бас манай хүүхдүүдийн нэлээд алдаж бичдэг нэг юм үгс байгаа. За энэ бол энэ дүрмийн гажилтанд ордог. За богино ихшигтэй, нэг үетэй. За тэгээ эрг ивүүлэгчээр төгссөн үгэнд гол төлөв Ж нөхцөлийг залгаж бичнэ гэсэн дүрмийг түрүүнд дурдсан. Гэсэн хэдий боловч авч, өгч, хүрч, гарч, сурч гэсэн цөөн хэдэн үгсэд Ч нөхцөлийг залгаж бичдэг ийм дүрмийн гажилт байгаа гэдгийг бас та бүхэн сайн анхаарах хэрэгтэй. За энэ дүрмээр мөн тодруулга хийхэд энэ дүрмийг бид нар эсхэ гэвлэгчийн дараа тэч гэвлэгчийг ихшиггүй бичнэ гэсэн дүрмтэй бас андуурч бичдэг ийм тохиолдол байдаг. Жишээлх юм бол нар тусч, талах зүсч, тэнгэрт нисч, давс уусч гэх мэтээр буруу бичдэг. За тэгэхээр энэ бол яг үгээр тусаж, зүсэж, нисэж, за уусаж гээд ихшиг жиргэлж бичнэ заримдаг гэвлэгчийн дүрмийн дагуу арын заримдаг нь заавал ихшигтэй бичигдэх ёстой гэдэг дүрмээрээ ихшиг бичих ёстой. За заримдаг гэвлэгч ихшигтэй бичигдэх дүрмийн гажилт дээр заримдаг гэвлэгчийн дотроос эсхэ гэвлэгчийн дараа тэч үсгийн өмнө олвол хойно ихшиг бичиж ихшиггүй орно гэсэн ийм дүрм байдаг. За эдгээр үгсэд ямар үг орж байгаа вэ гэхээр тусд, түүгч, усч, түүгч гэх мэтчлэн голдуу нэрээс тэмдэг нэр бүтээж байгаа ийм үгсэд орж байна. За зэрэгцүүлэн холбох Ж нөхцөлийг зөв бичихтэй Ч нөхцөлийг нь хэрхэн яаж ямар тохиолдолд бичих үү гэхлээр урт ба хос ихшигтэй нэг үетэй. За тэгээд эрг ивүүлэгчээр төгссөн үгэнд Ч нөхцөлийг бичнэ. За жишээлх юм бол хөөрч, буурч, цоорч, төөрч, таарч, үүрч, тийрч гэх мэтчлэн үгсэд орж байна. За мөн хоёр үетэй эрг ивүүлэгчээр төгссөн үг байх юм бол Ч нөхцөлийг залгаж бичнэ. Жишээлх юм бол бутарч, татарч, хагарч, сэгсэрч, хугарч, угсарч гэх мэтчлэн. За хоёроос дээш үетэй эр гэвлэгчээр төгссөн үг яах вэ гэхлээр мөн адилхан Ч нөхцөлийг залгаж бичнэ. Удааширч, боловсрч гэх мэтчлэн. За тэгвэл асуулт даалгавар руугаа эргэн оръё. За тэгвэл өнөөдрийн энэ 24 оны А хувилбарын 1-р хэсгийн 21-р даалгавар дээр зөв хувилбар нь аливаа гэхэлэр С хувилбар байж байна. Түрүүн бид нар ярьсан тургил бол гэж үчнэ. Тойрныг гэдэг дээр балархаа их шиг шаардлага болж байгаа учраас гээгдэн буцалж за үл өвтөх ил дагаврыг залгахдаа ишгийн өмнө аваад Ж нөхцөлийг шууд залгаж ишигт гэвлэгчээр төгссөн учраас шууд залгаж бичнэ гэсэн дүрм байна. За бусад хувилбарыг эргэн харъя. А хувилбар дээр тургилбал гэдэг үйл үг зөв бичсэн байна. Гэсэн хэдий ч 2 дугаар тойрныг гэдэг жинхэнэ нэрийг балархаа шиг гээж бичээгүй учраас буруу байх нь. За буцалж гэдэг үйл үг нь бас буруу байна.
буцал гээд үйл үг бүтээгдэхүүн дааврыг өмнө авч бичих ёстой. За V хувилбар дээр тургил бал гээд бал нөхцөлийг залгаж бичих ёстой байсан. Энэ дээр бол буруу бичсэн байна. За тойрны гэдэг жинхэнэ нэр нь зөв бичсэн байна. За энэ дээр 3 дахь буцалж гэсэн үйл үг нь зөв бичсэн байна. За эхний үг нь буруу учраас V хувилбар биш байна. За D хувилбарыг харъя. Тургил бал гээд мөн үйл үг нь бал хувилбарыг авах ёстой. За энэ буруу байна. За тойрны гэдэг балархаа ишгийг гээх ёстой байсан. Энэ буруу байна. Буцлаж гээд мөн үйл үг нь буруу байна. За тэгэхээр D хувилбар дээр бол 3 үг гуруула буруу байна. За E хувилбарыг харъя. Тургилбал гэсэн үйл үгийг зөв бичсэн байна. Тойрны гэдэг жинхэнэ нэрийг зөв бичсэн байна. Буцалж гэсэн үйл үгийг буруу бичсэн байгаа учраас E хувилбар биш байх нэ. За ингээ 2025 оны D хувилбарын 1-р хэсгийн 20 дугаар даалгаврыг харцгаая. Сайхан газар аялснаа дурсчаар ахаад очмоор санагдах юм. Өгүүлбэр дэх бүтээврийн нийлцийг зөв бичсэн нь аль вэ гэсэн байна. За энэ дээр аялснаа дурсчаар гэсэн хоёр үгийг бид нэр зөв бичсэн хувилбарыг олох юм байна. За алхам 1 дээр аялснаа гэсэн үг байгаа. За хамгийн эхлээд аялсан гэсэн гэвлэгчээр төгссөн үгэн дээр гэвлэгчээр гэсэн залгуур залгахад шууд залгаж бичиж байна. За дараа нь аялснаа гэд гэвлэгчээр төгссөн үгэн дээр урт гişгээр хэлсэн залгуур залгахад балархаа шиг гээгдэхгүй юу гэдэг эргэлзээ төрж байгаа. За энэ тохиолдолд бид нар яах вэ гэхээр гээгдэх гişгийн дүрмийн дагуу гэвлэгчээр төгссөн үгэнд урт гişгээр гэсэн залгуур залгахад уг үгийн төгсгөлийн гэвлэгчийн өмнөх балархаа гişгийг гээж бичнэ гэдэг дүрмээрээ аялснаа гэж бичих нь бол зөв. За яагаад вэ гэхээр энэ балархаа гişиг бол аялсан гэдэг үгэнд байхдаа энэ гэсэн эгшигт гэвлэгчийг эгшигжүүлж ирсэн. За харин ард талд нь аялснаа гэд урт гişгээр хэлсэн залгуур залгаад энэ эгшигт гэвлэгчийн ард эгшигтэй болсон учраас балархаа гişиг шаардлагагүй болж гээгдэж байна гэсэн үг. За дараагийн үг дурсчаар гэсэн үг байгаа. За дурсчих гэсэн хэлбэр дээр дурс гэсэн гэвлэгчээр төгссөн үгэнд гэвлэгчээр хэлсэн залгуур залгахад шууд залгаж өчөж байна. За харин дурсчаар гэд гэвлэгчээр төгссөн үгэн дээр урт гişгээр гэсэн залгуур залгахад балархаа гişгийг гээхгүй юу гээх үү гэдэг эргэлзээ төрж байна. За энэ дээр бид нар юуг анхаарах ёстой вэ гэхлээр бүр хүмүүсийн үлдэх байдлын чих болон ирээдүйн цагаар тодтхон холбох нөхцөлийн нийлэмж байх зарим тохиолдол байна. За эсвэл зарим тохиолдолд бүр хүмүүсийн үлдэх байдлын чих дагавар дангаараа бас байгаа ийм хоёр нөхцөл байгаа. За энийг бол бид нар ялгах ёстой гэсэн үг. За хамгийн нэгдүгээрт нь чих бүтээврийн араас тийн ялгалын нөхцөл орсон бол энэ хээг үйл үгийн хээ гэж танина. За өмнө нь бол байгаа балархаа гişгийг гээж бичихгүй байх нэ. За энэ тохиолдолд чих гэсэн дагаврыг бүр хүмүүсийн үлдэх байдлын чих дээр нэмэх нь үйл үгийн хээ нөхцөлийн нийлц гэж ойлгоно. За тодруулбал чих дээр нэмэх нь хээ гэсэн ийм нийлмэл бүтээвэр байж яснаа нэг дор хоёр ижил авиа үсэг юм уу те нэг дор орох юм бол нэг нь хасагддаг эсвэл нөгөөх нь ондоошдог. Энэ үзэгдэл хилний үзэгдлийн дагуу хээ гэсэн нэг хээ нь бол хасагдаад чих гэсэн хэлбэртэй болсон байна. Жишээ нь ундчихыг сурчгаар бодчихыг гэсэн үгэн дээр энэ үйл нэрийн хээ буюу үйл үгийн хээ байгаа учраас өмнөх балархаа гişгийг гээхгүй гэдэг дүрмээрээ энэ балархаа гişгүүдийг гээхгүй байх нэ. За энэ үгсийн бүтцийг харуул үлдэхийн тийн алгал, заахын тийн алгал, заахын тийн алгал гээд нэр үгийн тийн алгалын нөхцлүүд орсон байна. За дараагийн хэсэг үг нь чих бүтээврийн араас үйл үгийн нөхцөл орох юм бол энийг бол үйл үгийн ирээдүйн цагаар тодтхон холбох хээ нөхцөл энэ үгэнд байхгүй байна гэж үзэх нь байна. За тэгээд бүр хүмүүсийн үлдэх байдлын чих дагавар уг үгэнд дангаараа байна гэж танина. За чих дагаврын араас хэрвээ нэмж залгуур залгах юм бол өмнөх эгшиг нь бол үүрэгтэй байх юм бол гээхгүй үүрэггүй бол гээж үчнэ. За жишээлх юм бол тоглолцоход суралцчихаасай явчхаараа гэх мэт үгсийн бүтцийг харуул тоглолцоход гээд ад үлийн нөхцөл байна. Суралцчихаасай аасай үлийн нөхцөл
аарай үүлийн нөхцөл байгаа учраас өмнө нь байгаа энэ чих гэсэн бүтэц бол дангаараа бүр мөс үлдэх байдлын чих дагавар байгаа учраас өмнөх балархаа их шиг буюу ийг шаардлагатай болвол гээхгүй, шаардлагагүй бол гээж хүчнэ гэсэн үг. 25-ны D хувилбарын 1-р хэсгийн 20-р даалгавар дээр И хувилбар нь зөв байна. Аялснаа гэд аялснаа гэсэн үгэн дээр байгаа балархаа их шиг бол үүрэггүй болж байгаа учраас гээгдэж өчнө. За дурсчаар гэхэд энэ үлдэхийн тийм алгал буюу нэр үгийн нөхцөл байгаа учраас энэ дурсчих гэсэн үгэнд бол үлд нэрийн хээ байгаа гэж үзээд өмнөх балархаа их шигийг гээхгүй бичих. Энэ хоёр хувилбар нь зөв байна. За бусад хувилбарыг харцгаая. За аялснаа гэд эхний үйл үг нь зөв бичсэн хэдий боловч дурсчаар гэсэн үгэнд байгаа И балархаа их шигийг гээж бичсэн учраас буруу байна. За тийм учраас А хувилбар биш. За В хувилбарыг харъя. Аялснаа гэдэг эхний энэ үйл үг маань тэр чигээрээ үндс нь бол буруу байна. Дуудлагаараа ингэ бичсэн үг байна те. За дурсчаар гэд мөн хоёр дахь үйл үг нь буруу бичигдсэн балархаа их шигийг гээхгүй байхыг гээж бичсэн учраас энэ бол буруу байна. За С аялснаа гэсэн эхний үйл үг нь балархаа их шиг нь гээгдэж бичих ёстой байсан ч энэ гээгээгүй учраас буруу байна. За дурсчаар гэсэн үйл үг нь бол хоёр дахь үйл үг зөв байна. За D хувилбар дээр аялснаа гэсэн мөн одоо энэ дуудлагаараа те бичсэн үгийн үндс нь тэр чигээрээ буруу байна. За дурсчаар гэсэн үйл үг нь зөв бичсэн хэдий ч энэ нэг үг нь буруу байгаа учраас энэ D хувилбарыг сонгохгүй байх нэ. За тэгвэл бүгдээрээ харчихыг гэж бичих үү, харчихыг гэж бичих үү? Харчхаараа гэж бичих үү, харчихаараа гэж бичих үү? Балархаа их шиг гээгдэхүү гээгдэхгүй гэдгийг энэ хоёр тохиолдол дээрээ дахин авч үзье. За тэгвэл харчих гэсэн үгэнд байгаа И бол Ч заримдаг гэвлэгчийн арын заримдаг гэвлэгч буюу Хээг ихшигжүүлэх үүрэгтэй байсан. Гэсэн хэдий боловч гэвлэгчээр төгсөг нь урт ихшгэр гэсэн залгуур залгахад энэ Хээ заримдаг гэвлэгчийн ард ихшигтэй болсон учраас И балархаа их шиг гээгдэхэр юм шиг харагдаж байгаа боловч бид нар энэ дээр нөгөө үйл үгийн Хээ гэж таньж байгаа тий ард нь тийм ялгалын нөхцөл орсон учраас өмнөх балархаа их шигийг гээхгүйгээр харчихыг гэж энэ хувилбараар нь бичих хэрэгтэй байх нэ. За дараагийн харчхаараа гэсэн үгэн дээр харчхаараа гэсэн үгэн дээр мөн одоо гэвлэгчээр төгсөгөнд урт ихшгэр гэсэн залгуур залгахад И балархаа их шиг дараас нь заримдаг гэвлэгч буюу энэ Хээ заримдаг гэвлэгчийг ихшигжүүлжсэн боловч ард нь урт ихшгэр гэсэн залгуур залгахад энэ И балархаа их шиг шаардлагагүй болж байгаа. Шаардлагагүй болоод харчхаараа гэж бичнэ. За ингээд И их шигийг гээж бичнэ гэсэн үг байна. За ингээд бүтээврийн нийлцгийг зөв бичснээ бид нар хэрхэн шалгах вэ гэхлээр хамгийн нэгдүгээрт бүтээврүүдийн эхлэл төгсгөл буюу бүтцийг сайтар ажиглах ёстой байх нь. За жишээлх юм бол гэвлэгчээр ихшиг гэвлэгчээр төгссөн үгэн дээр ихшиг гэвлэгчээр гэсэн залгуур залгаж байна те. За тийм учраас өмнө нь ихшиг жиргэлнэ гэдэг дүрмээрээ суралц. За тэгэнгүүт заримдаг гэвлэгчээр төгссөн үгэн дээр заримдаг гэвлэгчээр гэсэн залгуур залгаж байгаа учраас шууд залгаж байгаа. Дараас нь заримдгийн арын А бол эс заримдаг гэвлэгч болон энэ ихшигт гэвлэгчийг ихшигжүүлж байна. За мөн хоёр дахь анхаарах юм бол ихшигт гэвлэгч болон заримдаг гэвлэгчийн дүрмээ сайтар санана. Ихшигт гэвлэгч бол өмнөө юм уу хойноо заавал ихшигтэй бичигдэнэ гэдэг дүрм болоод за заримдаг гэвлэгч бол заримдаа ихшигтэй, заримдаа ихшиггүй бичигдэнэ. За харин дараас нь заримдаг буюу хоёрдугаар заримдаг гэвлэгч нь заавал ихшигтэй бичигдэх ёстой. За мөн балархаа ихшгийн үүргийг тодорхойлно. За суралцсан гэсэн үгэнд байгаа энэ А балархаа ихшиг болвол энэ гэсэн ихшигт гэвлэгч болон эс гэсэн заримдаг гэвлэгчийг ихшигжүүлжсэн бол за ардаа бол И гэсэн урт ихшгэр гэсэн залгуур залгахад энэ ихшигт гэвлэгч хэдийгээр ихшигтэй болсон боловч энэ хоёрдугаар заримдаг гэвлэгч буюу эс ихшиг шаардлагатай байгаа учраас суралцны гэдгийг гээж бичихгүй байх нэ. За дараагийн нэг анхаарах зүйл бол нэг үгэнд залгуур залгахдаа нэгэнтээ гээж бичсэн ихшгийг сэргээж бичихгүй. Жишээлх юм бол суралцагчд гэсэн үгэн дээр суралцагчдад гээд гэвлэгчээр гэсэн залгуур залгахад энэ дээр бол яаж яах гэхээр дараас нь заримдаг дээр ихшиг шаардлагатай байгаа учраас энэ дээр
их шиг жиргэлж байгаа. За харин энэ и балархаа их шиг шаардлагагүй болж байгаа учраас гээгдэж байгаа. За ингээд гэвлэгчээр төгссөн үгэнд гэвлэгчээр гэсэн залгуур залгахад өмнө нь их шиг жиргэлвэл мөн үгийн төгсгөлийн өмнөх гэдэг нь энэ сурагчд гэдэг үгийн энэ дэгийн өмнөх и балархаа их шиг гээж хүчнэ гэдэг дүрмээрээ сурагчдад гэж бичиж байгаа. За сурагчдад гэсэн үгэн дээр гэвлэгчээр төгссөн үгэн дээр уртгшгээр гэсэн залгуур залгахад шууд залгаж бичиж байгаа. Энэ дээр бол яг гэхээр и гэсэн өмнө нь нөгөө сурагчд гэсэн үгний ч д хоёр заримдаг гэвлэгчийн дундлын энэ и балархаа их шигийг сэргээж бичихгүй байх нэ. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Баяртай.